Ороймдөргийн хүүхэд багчууд, хүндэт эцэг эхчүүд боловсрол суугчид олон даг ихтэй сургуультай хамтран үзэгч та бүхэнд хүрэгдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээ сухантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. Ингээд бүгд ангид хамтдаа нэвтрүүлгийн шидэг 5 сурагчийг өгдөг авцгаая. Загвардаг охин бүртөө. Авьяасдаг хүү амуудаа. Охадаг охин төгс чаргада. Гөхийн хоргоотон гүнчин эш. Спортер тим мастер эрдмэдэг. Энэ бүрдмээр нэвтрүүлэг маань ихтгэл бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ивент хийгчээр харилцагч төвтэй Голомт банк. Мэдээд технологийн бүтээгч иргэнийг бид бэлтгэн нураатай олон даг эксэ сургууль болон хязгааргүй ирч хүчийг бэлгэлэгч Коптер блог брэнд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ангийн шилдэг 5 сурагч нэвтрүүлэгтээ оролцоход бэлэн үү? Гэрийнхэн даалгаврыг хийсэн үү? За сайн байна. Ингээд нэг хүн болоод ангид яг одоо нэвтрүүлгээ эхлэхэд дутуу байна тийм ээ? Мэдээж тэглэггүй яах вэ? Өнөөдрийн нэвтрүүлгийн шин сурагч 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлахаар ирж байгаа оролцогч бол Монгол улсын гавьяат жүжигчин Батулга буюу Аглог урж байна. Тайзны гарч дүр бүтээхийг үздэг байсан драмын дугуулангийн сурагч Баттулга өдгөө нээд баясал, ухаарл, гэгээр лавчирсан олон сайхан дүрээрээ үзэгч олноо баясгаж Монгол улсын гавьяат жүжигчин гих эрхэм хүндтэй алдрын эзэн болжээ. Мөрөөдөлдөө хурж яваагих адтай сэргэлэн Аглуу сургуулийнхаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог, сүрлэн наамал, чөлөөт бүх гээд 5 дугууланд зэрэг суралцдаг завгүй сурагч байжээ. 5 дугаар ангиасаа хойш Аглуу гих нэрээр дуудуулж ард олондоо энэ л нэрээр танигдан уран бүтээлээ төрөж явна. Ороймдөргийн сайн бацгано. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад нэвтрүүлэг төрсөн маш их баярлалаа. За баярлалаа. Хамгийн анхны сэтгэлийг сонсъё. За баярлалаа. Би энэ нэвтрүүлгийг үздэг юм аа. Боловсрал одоо суугийнхаа. Тэгээ энэ бас нилээдгүй бас ухаан шаардсан нэвтрүүлэг. За 1-5 дугаар ангид хэр сахилахгүй дэггүй хөхт бай. За ер нь бол актер бол тийм сахилахгүй хөхт байгаагүй. Ерөнхийдөө бас их нийгмийн ажилд их идэвхтэй. Сургуулиас зохион байгуулж байгаа ажилд маш идэвхтэй оролцдог. Нэгдүгээр ангиас эхлээд сургуулийн айлгч болол эхэлсэн. За. Тэгээд ер нь их идэвхтэй хөхт байсан да. Манай ангийн шилдэг 5 хүүхэд ч гэсэн мөн ядгаагүй. Нэвтрүүлэгт оролцохын тулд бас 200-300-аад хүүхдээс шалгарч нэвтрүүлэгт оролцож байгаа ийм хүүхдүүд байгаа. За нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. За. Тун удахгүй самбар дээр 1-5 дугаар ангийн хичээлүүд гарч ирэх болно. За тэр хичээлүүдээс оролцогч маань сонгоод хариулаад явах нь байна. За 10 хичээлд амжилттай хариулж чадах юм бол төгсгөлийн 1 сая төгрөгийн асуулт буюу 11 дахь асуулт гарч ирнэ. Тэрэнд хариулж чадах юм бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ баталж байгаа юм тэр. За тэгээд нэвтрүүлгийн алтан дүрм байгаа. 11 асуултынхаа ард давж гарч чадах юм бол би 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ хэлэх нь байна. Хэрвээ наан бүдрэх юм бол ойлгомжтой тий. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муута. Магадгүй яг энэ үгийг манай үзэгчид хамгийн хүсдэг байх гэж ойлгож байгаа тийм ээ. За нэвтрүүлгийн зурагтаар үзэж байхад асуултууд ер нь хэр санагдаж байгааг л баг. Гэхдээ ерөнхийдөө бол одоо би бас ингэж нэг одоо энэ цэнгэр дэлгэц үзээ сууж байгаа боловсрол телевизийг сонгоо сууж байгаа үзэгчтэй хандаад хэлгээд одоо хүүхдүүдийнхээ хичээлийг бол бас шагаахаа болцсон юм байна. Ээж аав нар бол одоо биднийг багахад бол нэлээдгүй их одоо сууж хажуудаа суран тэлээтэй ч гинөө. Тиймэрхүү байсан. За тэгэхээр одоогоос бараг 30 жилийн өмнө 5 дугаар ангидаа байсан. Мартсан сансан зүйл бол мэдээ их л байгаа ба тий. Тэгэлгүй. Тэгэхээр бол тэрэнд бол санаа зовх зүйл байхгүй. Яг одоо ихлээр манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцох сурагчид таны хажууд 2 хичээлийн турш нэг хүүхэд гарч ирээд туслагчаар ажиллах болно. За тэгвэл бас асуулт болгон дээр туслаад байхгүй. 10 хичээлээ хариулахдаа нийтдээ 3 боломжийг ашиглах ёстой гэдгийг анхааруулъя. Хуулах харах зөв хариултаар аврагдахад 3 боломж байгаа. За ингээд 10 хичээлтэйгээ танилцъя. Я хүн байгаль мэдээдийн технологи Монгол хэл хүн орчин, хүн нийгэм, иргэний боловсрол, биеийн тамир, математик, дүрслэх урлаг, дуу хөгжим гэсэн хичээлүүд гарч ирсэн байна. Я ингээд хичээл сонголтоос өмнө хамгийн ихний туслах хүүхдээ гаргаж ирэх ёстой. За хамгийн ихний хүүхд хэнийг сонгох вэ? Ирчүүд уучлаарай октоудаа хүлээ. За энэ ягаан болоочтой охиныг. За бүртөө. Дараагийн сонгоно. Тэмээнэ танд туслахад билээ. Намайг бүгтэй гэдэг. За. За бүртөө ямар хичээл дээр оролцогчдод туслая гэж бодож байна? Ер нь бол
Оролцогчийнхаа сайн гэж бодож байгаа бүх хичээл дээр нь л. Сайн гэж бодож байгаа. Ямар хичээлдээ сайн билсэн бэ нэрээ? Би уран зохиол буюу монгол хэл дээ. За тэгэх л баг тийм ээ. Монгол хэл уран зохиолын хичээл сайн. Монгол хэлний хичээл бол байна. Нэгдүгээр анги. Уран зохиолын хичээл бол орж ирээгүй байна. Аа. Тий. Би одоо ингэ хараад байна л да. Хүн байглаас хэлдэг юм гэсэн байна. Хүн байгаль. Тэг үү? Тий. За тэгээ. Хамгийн ихний хичээлийн асуулт хүн байгаль. Бороо ус ховор жилийг ямар жил гэдэг вэ? Гантай жил гэдэг. За жоохон бодохгүй мэн. Энд бас нэг бодох хугацаа байна. Бодлогоо суулаа. За бодох хугацаа явсан. Зүгээр яг ер нь бол бороо ховор жилийг малчад их гантай жил байна да гэж ярьдаг болов уу гэж бодож байна. За хамгийн ихний хичээл хүн байгалийн хичээл байсан. Бороо ус ховор жилийг ямар жил гэдэг вэ гэдэг асуултанд гантай жил гэж хариулсан. Зөв хариултыг харъя. Хамгийн ихнийхээ асуултанд зөв хариулж чадах юм бол 5,000 төгрөгийг өөрийн болгож чадна. Зөв хариулт. Бай. Эхнийхээ асуултыг амжилтад авч гарсан 5,000 төгрөгийг өөрийн болгосон. Энэ мэтчлэн мөнгөнд нь болоо дээшээ өсөд явах нь тий. 10 хичээлдээ амжилттай хариулах юм бол 750,000 төгрөгийг очих нь байна. За тэгээд 11 дахь асуулт бол дээр харагдаж байна. 1 сая төгрөг. За харах, хуулах, зөв хариултаар аврагдах гэдэг 3 боломжтой харагдаж байна тий. За сая бол нэгч боломж нь ашигладаг байгаа. За манай бүртөө шин сурагчаас асуух асуулт байна уу? Мэдээж байна галах тийм ээ. Таны ойрын төлөвлөгөө ер нь бол ямар шиг төлөвлөгөө вэ? Хуваалцаач. Тэгэхээр миний ойрын төлөвлөгөө бол одоо энэ наадмаар 7 сарын 10, 11, 12 Univision, Sky Media, DD Look TV-д одоо IPTV-д одоо нэг контент бэлдэж байна. Тэр нь бол шин шүл гэдэг нэртэй контент бэлдэж байгаа. За. Тий, тэр нь одоо тэгээд үзэгчдийн хүртэл болох байхаа. Тэрэнд нэлээдгүй олон хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээл гэдэг бол олон хүнээс бүрддэг. Тэгээд ойрын төлөвлөгөө бол яг ийм байна. За одоо ерөөсөө удахгүй те баг нэг 2-7 хоногийн дараа наадам болох гэж байна. Тэгэхээр наадмын үеэр бас үзэгчд бид бүхэн бас гайхалтай уран бүтээлчийн шин шүлийг хамтдаа ухнаа гэж те. За гоё асуулт тавьсан маш их баярлалаа. 21-р зууны боловсролыг хүүхдэд олох бол олондог X сургуульд бүртгүүлээрэй. Хэсэг хугацаанд засварлаад эргээд ангидаа уулзъя. Танай мэдхийн боловсрол олгогч та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Монгол Улсын гавьяа жүжигчин Агдаа оролцож байгаа. Хамгийн ихнийхээ асуултанд маш амжилттай хариулсан. Гараа сайн бол бас барай сайн гэж ярьдаг тийм ээ бид өхөн. Эхний асуулт бол тийм хүнд асуулт бол бас байсангүй. Хоёр дахь хичээл гэвч ямархуу асуулт байх болоо гэж. Дараагийн хичээлээ сонгоё. Та хоёр хоорондоо ярилцж байна. Туслагчаас асуух уу? Одоо юу сонгуул зүгээр үү? Та бага ангиас эхлэх юм бол амархан байж магадгүй. Эсвэл та өөрийнхөө одоо сайн мэдэх эсвэл энэ гайг байж магадгүй гэсэн хичээлээ сонгож байна шүү. За тэгээ би тэгвэл одоо нэгдүгээр ангийн хичээл монгол хэлээ За яг. За хоёр дахь хичээлээр оролцогч маань нэгдүгээр ангийн монгол хэлний хичээлийн асуултыг сонгоно. Асуултыг харъя. Ясан дотор мөнгө, мөнгөн дотор алт. Тэр юу вэ? Онцлог гарч ирсэн байна. Тийм байна те. Бод хугацаа явсан. Явуулах уу? Яг уу? Бод хугацаа ярилцах болох юм уу? Боломж ашиглая гэсэн тохиолдолд ярилцаж болно. Тий. Харах боломж ашиглая гэвэл та хоёр хоорондоо ярилцаж болно. Ихэд ойрхон. Би бол энийг нэгдүгээр ангидаа бол сонсч байсан. Би одоо миний үед бол ийм онцлог байгаагүй. Минийхээ үед чинь мөнгө мөсөн дээр мөнгө сар гэдэг. Мөсөн дээр мөнгө яг сар тэр юу вэ гэнэ гоо тэгээд онцлог. Тэгээд ясан дотор мөнгө, мөнгөн дотор алт. Ихэд тийм энгийнээр бод эн чинь нэгдүгээр ангийн монгол хэлний хичээл. Тэгэхээр ихэд тийм энгийнээр хүүхдэд зориулсан юм бай тарааш тий. Амар тийм ухаж би ч айгүй тийм задлага мадрага хийдэг болохоор айгүй тийм ухаж ойлгох байхгүй. Яасан бас энийг ерөөсөө тийм өнгөс лармаар байна. Энэ нэгдүгээр ангийнх учраас тэгвэл энэ өндгөн шоколад. Өндөг. За. Асуултын хариултыг өндөг гэж хариулсан тийм ээ? Тий. Ясан дотор мөнгө, мөнгөн дотор алт тэр юу вэ? Өндөг мөн үү шүү зөв хариултыг харъя.
Нэгдүгээр ангийн Монгол хэлний хичээлдээ амжилттай хариулсан 10,000 төгрөгийг өөр юм болгож чадсан бүгдээрээ дахин баяр хүргэе. За, хуудах арга зүй барилаар аврагдахад 3 боломжийг алиг нь ч ашиглаагүй байгаа. За, 2 хичээлийн турш хамт байсан бүртөөдөө хоёлоо баярлалаа гэдгээ хийдээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй ирч хүчийг бэлгэлэгч Cover Block. Баярлалаа. За баярлалаа. Танд амжилттай. Баярлалаа. Дүүдэжсэн сурлагын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За одоо жоохон хүндрүүлэх үү. Одоо айдгаа авдартай хэлжтэй гэдэг шиг. Мэдээлэл технологиор орох уу? Мэдээллийн технологи. За мэдээж хичээл сонголтоос өмнө дараагийнхаа хүүхдийг сонгох хэрэгтэй. Нэгдүгээр. За эхлээ хүүхдээ сонгоч. Охноо сонгоно. Нүдний шилт охины. За төгсөж чаргаад. Аба. Чамноо намайг төгс шаргал гэдэг. Намайг Батулга гэдэг. За хичээл сурлах сайн уу? Сайн. За сайн байна. Тиа. Таны ажил сайн уу? Сайн сайхан ажиллая. За хичээл дундуур бас хамаагүй ингэж ярихгүй шүү. Хичээл рүү орё те. За ямар хичээлдээ туслахад өгсөө? Би өөрөө дүрслэг урлагийн хичээл дуртай. Өөр юу байж болох вэ? Өөр тэгээд нөгөө нэг мэдээллийн технологи. Мэдээллийн технологи сайн ярьж ирсэн шиг те. Төгсөөгийнхөө юугаар дүүгийнхаа юугаар дүрслэг урлагийг сонгоё төхөө. За төгсөөгийн сонголтоор дүрслэх урлагийн асуултыг арай. Ямар дүрсчмээр геометрийн ямар дүрс бүтээх вэ? Гурван хэрчим. Ямар дүрс бүтээх вэ? Хүүхдээ ийш харж байгаа хариулаарай. Тэгэхээр би геометрид бас их сайн байсан. Өөрөө зурх туртай. Хүүхэд байхдаа тумбаш гэж одоо FT4 амтан гэж ярьдаг юм да. FT4 амтныг их гой зурдаг тийм хүүхэд байлаа. Тэгэхээр гурван хэрчмээр дүрс бүтэнэ гэдэг бол гурвалжин дүрсийг бүтээх байхаа гэж бодож байна. За бро баг онолтой хэлэх нь тоодгүй. За, гурван хэрчмээр геометрийн ямар дүрс бүтээх вэ? Гурвалжин дүрс гэж оролцогч хариулсан. Төгсөө санд нэгж байна уу? Нэгдэж байна. Зөв хариултыг харъя. Гурвалжин уу, дөрвөлжин үү? Гурвалжин. Гурав дахь хичээлээ амжилттай хариулсан 25,000 төгрөгийг өөр юм болгосон. За баярлалаа. Одоо нэг хичээл зөв хариулж чадах юм бол үл шатган мөнгөнд дүн 50,000 төгрөгийг хадгалж үлдэх ёстой. За тэр маань юу вэ гэхээр 150,000 төгрөгийн асуултан дээр жишээлх юм болоо те бүдэрх юм бол шууд тэглэхгүйгээр 50,000 төгрөг авна гэсэн үг байна. За мөнгө яах вэ? За гол нь хичээлээ хариулъя те. Хичээлдээ сайн байх хэрэгтэй гэж. Дөрөвд хичээл. За тэгвэл дөрөвд хичээлийг би одоо нөгөө мэдээлэл математик. Өөрөө сонгочих уу гинэ? Миний хамгийн айдаг. Миний хамгийн айдаг. За тэгээ. Айдаг хичээлээ бас ихтэй давчвал тэгээд боломж ашиглаж байгаадаас хариулчих боломж. За математик хичээлийн асуултыг харъя. Бүдэрч хүйтэй бурхан. Гуравдугаар ангийн математикийн хичээлийн асуулт. За. Зөв хариуг олоорой. Зөв хариуг олоорой. Дециметр 9 см тэнцүү хэдэн сантиметр вэ? За тэгэхээр за энд болчихлоо. Би ч гэсэн Ой за. За ямар томьёогоор ямар дүрмээр бодож байна? Сантиметр гэдэг бол 10 дециметр 1 см тийм үү? За 10 дециметр 1 см-тэй тэнцэнэ. Тийм баха. Юу л энэ чинь сантиметр дотор чинь 10 биш шүү дээ. Би нөгөө геометр дээр бас гайгүй байдаг юусэн шүү дээ. Тэр чинь нөгөө дандаа геометр чинь бол их тийм сантиметр, дециметр тэр их зурагддаг. Тийм учраас за ийм асуултанд нэг удаа хариултаа зөв хариултаар аврагдах боломж бол бас байгаа. Эсвэл бол та хоёр шууд энэ дэр боломжоо ашиглаж байна. За ийм байна уу? За. За. Би ер нь олжлоо. Олцсон. За. Хинч болох 89 см. 89 см. Тэрдээ дараа. Аба. Энэ чи бас дарах хэрэгтэй үү те? За 8 дециметр 9 см хэдэн сантиметртэй тэнцэх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Математик 3 дугаар ангийн асуулт. За энэ чи ястаа гоё нэвтрүүлгүй ш. За орлоо. Би чи яг одоо яг сая самбарын урд зогссон. Манай сэтгүүч. За хэд вэ? Хэд вэ? Би сая нэг хэсэг нэг тэнцүү баг шиг харагдсан. Хичээл хийхгүй чи орой ингээд бөмбөг өгөөл яваад. Бөмбөг амьдрал чинь нөө. Хайбар шигдээд яваад байна. Гутлыга хошоорыг эргэлгээд. За 89 см гэж хариулсан байгаа. Тий яг үн. Зөв хариултыг арай. За зөв.
баха. Зүг баха. Зүгээр. Яа тэгдэггүй яах вэ? Дөрөвдүгээр асуултанд амжилттай хариулсан учраас үл шатаг мөнгөн дүн 50,000 төгрөгийг өөр юм болгосон нэгч боломж ашиглаагүй хэвээрээ байгаа. Мундаг байна. За. Төгсөөдөө баярлаа. Баярлалаа. Гоё асуулт тавьсан. Бас математикийн хичээл дээр тусалсан тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Яа. Баярлалаа. Тэгээ дараагийн ажил амжилт хүсье. Баярлалаа. Дүүдээ бас одоо сурлагын өндөр амжилт хүсье. Мундаг охин байна. Баярлалаа. Яа баярлалаа. Чи ахтай их тус боллоо. За ерөн сэтгэлээр байна. Дөрвөн асуултыг хард гарчлаа. Аа гоё байна. Танай нэвтрүүлгээ ер нь үзэх дуртай. Баярлалаа. Энэ бол их бодол, ухаарал одоо энэ хүүхдүүдэд танин мэдэх хүн тэгээ хүүхдүүдийг хичээлд нь идэвхтэй байлгах хүн эзэмссэн мэрэгчлэрээ сурсан мэдлэгээрээ яаж хоолоо олж идэх вэ гэдгийг энэ нэвтрүүлэг харуулж байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ бол 5 дугаар ангиас ухаантай байх битгий хэл 1 дугаар ангиас эхлээл ухаантай байх ёстой гэж би ойлгож байгаа. 21-р зууны боловсролыг хүүхдүүдэд олох бол олонлог X сургуульд бүртгүүлээрэй. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Дөрөнгийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үзэгчид та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн дугаарт өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлахаар ирсэн оролцогчид Гавьяа жүжигчин Батлуулга. Дахин баяр хүргэе. Дөрөвдүгээр асуултанд маш амжилттай хариулсан байгаа. Дараагийнхаа туслах хүүхдийг сонгоё. За, 3 хүүхд үлдсэн. Амуута. Оба. Самбана. 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 Чамаа хин гэдэг үлээ. Амуутай. 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 Ямар гоё нэр. Бас их гоё нэртэй тий. Нэрний тухай бас ярьсан чинь Аглуу гэдэг нэрийг 5 дугаар ангидаа авч ирсэн гэж би дуулжсэн үнэн үү? Тий. За яг ямар учраас? Тэгээ одоо яг ингээд одоо манай хүүхдүүд бас сонирн байх байх тий. 10 жил тогтоо яг эдэр шиг байх та яг 5 дугаар ангидаа бид нар нэг өдөр гिचээл сонголохгүй. Багшийнхаа нэрийг араас нь биччихгүй дүүлээ. Самбар дээр аап мух гэж биччихгүй. Аап мух ямар муухай юм бэ гэж. Тэгээд ангийнхаа хүүхдүүд нэг алимаа анаргуул гэл ингээд Батхойг гингүүд гиюх тав гэж. Миний болохоор аглууд тав гэж болж байгаа байхгүй. Тэгээд миний дараа Батгэрэл гингүүд лигрэт тав гэж. Тэгээд ингээд сошиал ингээд бичээд бүгдээрээ нэг 7 хоног бие биенийг араас нь дуудлаа. Тэгээд болио тэгээд ингээд аглуу гэдэг нэр болонтой тэр үед тогтчих. Тэгэл тогтоол өнөөдрийг хүртлээс үлдсэн хэрэг байна тий. Тэгээд түмдээ бас энэ сайхан найз нөхдийн ангийнхаа өгсөн нэрээр өнөөдөр бас өөрийнхөө уран бүтээлийн нэгдлийг бас энэ нэрээр нэрсэн дээр ухаа гэж бодоод аглуу entertainment тийм ээ. Үсгээл одоо уран бүтээлчтэй манайх нэг 10 гаруй уран бүтээлчтэй. Ер нь бол аглуу entertainment бол ажил ихтэй байна. Зөв. За туудахгүй бол цаахан шинэхэн уран бүтээлүүдээр үзэгч түмнийхээ бас нүдийг баясгах нэ гэж тийм ээ. За хичээл рүү эргээд оръё. За хичээл рүү. Нилээ их юм ярьлаа тий. Ямар хичээл дээр туслах вэ? Энэ дугаар хичээлүүдээс би танд мэдээллийн технологи хүн орчин гэсэн хичээлүүд дээр илүү сайн тусалж чадна. За мэдээллийн технологи хүн орчин. Өнөөдөр бол технологи 900 тийм үү? Тэглэг байх уу? Мэдээллийн технологиос сонгох. Мэдээллийн технологи. Асуултыг харъя. Хамгийн том хайлтын систем юу вэ? За энэ одоо гэсэн чи бодоод байгаа юм. Гөө яах вэ? Ингэж байгаа байхгүй нэг яг болсон явдал. Би Герман руу орох гэсэн чинь монголчуудыг хамгийн сүүлд оруулахгүй. Тэгсэн манай оноах Герман руу орох гэж урилга орхисон байх шээ Монголд. Бүр хил даваад тэгэлгээд онгоцсон бодол тэр. За та нар яах гэж явж байгаа вэ? Ямар манай улс руу ямар урилга байна уу гэдгс. Аглуу идрээ урилга нэхэд энэ. Тэгээд үзүүлээч. Тэгээд тэрийг үзүүлэх гол нь тэр шүү. Хана орхисон шүү. Юу яриад байгаа юм бэ чи? Гол нь тэрийг үзүүлчихэж бид нар чинь бүгд улсын хил давна шүү гэдгсэн. Тэр давж иж. Тэгээд бүр гайхаад бид нар бүр тэг хамгийн сүүл бид нар үлдээ. Тэг яаж оров? Тэгсэн чинь нэг герман нөхөртөө нэг монгол ихч. Нааш. Яа герман асвахсан гэдэг. Эдгээр ингээд жүжигчд байгаамаа ингээд германд байгаа амьдарч байгаа монголчуудаа тэгээд цаашаа Итали, Францаар ингээд амрах юм байгаамаа. Ингээд ингэсэн чинь юугаар батлах юм? Яагаад урилгахгүй наашаа онгоцон сууж байгаа ингээд бүр гайгаад байгаа юм чи тийм. Ой тонд орохгүй байхгүй. Тэгсэн чинь Google гэдэг гоё юм байна шүү дээ.
Тэнгүүд нөгөө ихч чинь биднэрт хэлж байгаа байхгүй. Интернетээс чинь энэ эдний танах чинь хамтлаг юу вэ? X үзгээд бичээл данг гэдэг нөгөө бидний хийсэн юм гэж гараад ирж байгаа. Тэнгүүд нөгөө Германы нөгөө иммиграшны улсууд ингээ үзээд энэ шүү дээ. Энэ чи нэстэ. Тэгжээж бид нарыг оруулж байгаа байхгүй. Бүхэл бүтэн улсын хилийг тэг нэвтэрж яадаг. Тэгээ өөрхий тэд нар бас их гоё сонирхолтой түүх байна те. Тий, яг бид тэрүүгээрээ дамжуулаад энд барыг хариулчихна гэдээ би ойлгоод шүү дээ те. Одоо тэгжэл би одоо бодож байна. За шууд зүгээрэлтэй гараа тэгвэл. Хамгийн том хайлтын систем юу вэ? Google мөн үү шүү? Баг төрүүлээ хадгалж тарчих жоо. Тавд асуултанд амжилттай хариулсан 75,000 төгрөгийг өдсөн байна. За 6 дахь хичээл Хүн нийгэм гэсэн хүн орчин гэлөө. хүн орчин. За хүн амуудагийнхаа юугаар явнаа. хүн орчин асуултыг арай. Агар зандам мод 12 мөчөртэй. Мөчөр бүр нь 30 навчтай. Навчны дээд тал нь шар, доод тал нь хар. Тэр юу вэ? За бас онцгой гараад ирсэн. Агар зандам мод 12. За өнөөдөр болоод онцгоор л бөмбөгдүүлж байна та. Мөчөр бүр нь 30 навчтай. За агар зандам мод 12 мөчөртэй. Мөчөр бүр нь 30 навчтай. Навчны дээд хэсэг нь шар, доод тал нь хар. Тэр юу вэ? Бодох хугацаа дууссан байна. За би зүгээр нэг юм бодсон. За гэхдээ тэр ярилцъя та. Зүгээр би нэг 12 мөчтэй, мөчөр 30 те мод байна те. За нөгөө найзуудаас нэгээ гаргаж ирэх үү? За тэгье. Тэх үү? За нэгийг авъя итгэв. Амуудаа хариултанд хэр итгэлтэй байна? Сайн итгэлгүй байна. Итгэлгүй. За тэгвэл хуулах боломж ашиглая. Хуулах гэдэг нь ангаараа бөөндөө ярилцж байгаа нэг хариултыг надад өгнө. За тэгээ ангийнхандаа уулзчихгүй. Та байж. Би шууд очоо хуулах. Туслах уу гэд. За эсвэл очоод уулзъя. За очоод ярилцъя. За болъё. За. Манайхаа. Ангиа жоохон цэвэрлэе хэдүүлээ. Нэг жил 12 сараа 30 хоног тэгээд юу Би зүгээр ингэж бодоод. дээдлэн шаргал дээр нөр 2 сар. Үдэ шар. Дээд шар. Сар. Тэ? агар зандам мод гэхэлэр өөрөө бүтэн нэг жил. Тэгээд 12 мөчтэй гэхэлэр нэг жил 12 сар навч бүр Тайлбарлаж байгаа те. мөчр бүр Тий яг үнэ. Окей. За. Яв. Би нэр ийм ангийнхандаа байхад би ангийнхаа урлагийн үлгийг таагаад явчихсан. Эдгэр маань одоо ухаанаа даагаад Хичээдээ дагаа явчих. яг одоо манай ангийн онц сурлагтнууд манай 5 онц сурлагтантай нэг мод сурлагтантай. За тэгээд агар зандам мод 12 мөчөртэй гэдэг бол манай ангийнхаа хоорондоо ярилцаад энэ бол 1 жил юм байна. 1 жил юм байна. 1 жил 12 сартай юм. 12 жил сар. Тэ мөчөр бүр нь 30 навчтай гэхээр 30 хоногт. Хоногтой юм байна. Тэгээд навчин дээдл нь шар доотлол нь гэхээр өдөр шүн. Өдөр шөнө юм байна гэж. Ийм шийдвэр гаргалаа. За ангийн зөвлөл эндээс. Ангийн зөвлөл. Би бол яг хуу дээдлийн шар гэдэг нь бол би ангийнхандаа санал болгосон. Энэ бол нэг тийм нар санаа бод байна. Зөв шүү. Зөв шүү батулгаа гэж шүү манай онцорчнууд. За тэгэхээр манай анги бол ангиараа ярьж байгаад энийг шийдлээ. За зөв хариултыг арай. Жил сар өдөр шөн мөн үү шүү? Аваа. Окей. За ангийнхандаа зөв. Ангийнх нь айгүй нэг тийм гөгшин хүүхдэлгүй. Айгүй олон үлэрсэн. Татварыг гэж өдөр. За 6 дугаар хичээлдээ амжилттай гарсан. 100,000 төгрөгийг өөрийн болгосон. Дахин баяр хүргье. За. За тэгээд 2 боломжийн дурш хамт байсан амуудаа баярлалаа. Хязгааргүй ирчүүч ковдер блог. амжилттай. За амуудаа сургуулийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Мундаг байна. Манай ангийнхаа ер нь мундагөө. За 6 дахь хичээлдээ амжилттай гарсан. Нэг боломжийг ашигласан, хуулах боломжийг ашигласан те. Одоо харах зөв хариултаар өргөдөх 2 боломж байгаа. Энэ хоёроо үлдсэн 4 хичээлдээр ашиглах ёстой. Шууд дараагийнхын туслах хүүхдийг сонгоё.
2 хүн үлдсэн байгаа. Гүнчин шүү, Эрдэнэ хэлгөө. Гүнчин ш. За, гүнчин ш. Сайн байна уу оглохоо? Сайн байна уу? Эч нүг. Юу гэсэн бэ? Эч нүг. Эч нүг. Түрүүний нөгөө нэг аваад. Ардаас. Нэрээ бас ардаас нийлээд байгаа юм шүү дээ. За. За 4 хичээл үлдсэн байгаа. Манай шин сурагч Аглуу ахад маань эргэний боловсрал, биеийн тамир, дуу хөгжим, хүн нийгэм гэсэн хичээлүүд байна. За гүнчин ш ямар байна? Эрний боловсрал авч үзэх үү? Эргэний боловсрал. Тэгээ. За эргэний боловсролын хичээлийн асуултыг харъя. Иргэний боловсрол гэдэг чинь. Эргэн хүний боловсролын тухай тийм ээ. Асуулт гарч ирсэн байна. Олонний хүч эвэндээ, олсны хүч цэг. Юунд давэ? Юунд давэ гэж. Бодох 1 минут явсан. За шууд хэлчихв. Хариултыг мэдчихв шууд хэлж болно. За би таныг оломгүй дадаа гэж хариулах болов гэж бодчих. Үгүй юу? Олонний хүч оломгүй дадаа гэдэг. Тэрнтэй адилхан биш юм уу те? Олонгүй дадаа гэдэг үгийг нэг үгээр хэлсэн нь эвэндээ гэж байна. Эвэндээ. Олонний хүч эвэндээ. Би тэгвэл олсны хүчийг эрчиндээ болов гэж. Эрчилсэндээ тийм ээ? Сайн чангалсан чадчихэж тэр олс магадгүй тасрахгүй ямарваа нэг юм одоо шантрахгүй мохохгүй. Яг за зөв хариултыг харъя. Оролцогч болвол эрчиндээ гэж хариулсан байгаа. Аваа! Тэгэлгүй яах вэ? За үнэхээр мундаг байна Аглуу ахын хувьд. 150,000 төгрөгийг өөрийн болгосон. Одоо нэг хичээл зөв хариулж чадах юм бол үл шатган мөнгөнд дүн 250,000 төгрөгийг хадгална. Нэвтрүүлгийн дөрмийн дагуу. Та ямар мөрөөдөлтэй байсан бэ? Мөрөөдлөө биелүүлж чадсан уу? наа чи өстой гоё асуулт. Надаас хүн ингэж асуугаасаа гэж би боддгийг. За. Хүн мөрөөдөлтэй байх ёстой. Би хүүхэд байхдаа 1986 онд би Пионерын ордны драмын дугуулангийн шатаар өгсөж байхдаа нэг гоё жүжигчин юм тоглох юмсан. Энэ тайзан дээр гарах юмсан гэдэг мөрөөдөл надад байсан. Тэгвэл өнөөдөр би 42 настай Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг эрхэм цолыг аваад би эргээд энэ өндөрлөгөөс тэр насаа ингээ харахад би мөрөөдлийнхөө бас нэг 50% байгаа юм байна гэж би өөрийгөө дүгнэдэг. Бас л мөрөөдсөөр л байна. Тэгээ хүрэх байхаа л гэж бодож. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч харилцагч төвтэй Голомт банк мэдээлэл технологийн бүтээгч иргэнийг бид бэлтгэн ураатай олон даг XS сургууль болон хязгааргүй ирч хүчийг бэлгэлэгч Counter Blog. Энэ бол засварлагын цаг. Өдөртөө бүхэн 21-р зурны боловсролыг хүүхдүүдэд олгох бол олон даг XS сургуульд бүртгүүлээрэ. Нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Өнөөдрийн оролцогч Монгол Улсын гавьяа жүжигчин Баттулга Аглуу ах маань 7 дахь асуултандаа маш амжилттай хариулсан. Цаана ердөө 3хан асуулт үлдсэн байгаа. Маш чадварлаг мундаг байгаа. Бүгдээрээ дахин хадам гадагтаачдаар баяр хүргэе. 1-5 дугаар ангийнхаа хичээлд хариулаад тэр үеийнхэн дурсамж руу эргээд буцаж байгаа явдалд бас баярлаа гэдгээ дахин хэлэх нь зөв байх гэж бодож байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа олон даг XS сургуулийн тухай бас хоёлаа хэсэг ярилцъя гэж бодлоо. Энэ сургуулийн тухай ер нь сонсч байсан уу? Олон даг XS гэдэг нь ер нь бол хүн мэдээлэлтэй байж энэ орчин цагтайгаа яг өнөө үед бол тэгж амьдрах цаг нь ирсэн юм болов уу гэж бас бодож байгаа шүү дээ. Мэдээж тэгэлгүй яг олон даг XS сургууль та хүүхдээ бүртгүүлж суралцуулснараа ямар давуу талуудтай вэ гэхлээр мэдээж бага ангиас нь сэтгэн бодох чадварыг нь маш хөгжүүлэх тал дээр бол олон даг XS сургуулийг маш сайн анхаарч ажилладаг. Бага ангиасаа эхлээ мэдээлэл технологитой зөв харилцах гэдэг имийг багаасаа сурах нь байна. За тэгээд энэ сургуулийг төгсөөд дэлхийн хэмжээний бас боловсон хүчин болох боломжтой болсон. Одоо манай монгол залуучууд бол дэлхийн хэмжээний том компаниудад аль хэдийн ажиллаад эхэлсэн ийм цаг үе байж байгаа. Тэгэхээр энэний дараачийнх нь мундаг боловсралтай мэдлэгтэй хүүхдүүдийг гаргахын тулд олон даг XS сургуулийн маань маш хичээж ажиллаж байгаа гэдгийг бас энэ дашрамд хэлмээр байна. За 8 дахь хичээл байгаа тийм 8 дахь хичээлээ айлын сонгох уу? Энэ удаа би оролцогчоор сонгуулъя гэж бодож байна тийм. За биеийн тамир уу дуу хөгжим үү хүн нийгэм үү? Тэгэхээр жоохон хүндүүдээ л авчихъя гэж бодоод байна л да. За хүн нийгмийг авах. Хүн нийгэм. Тэхүү. За 4-р ангийн хүн нийгмийн хичээлийн асуулт. За манай гүнчээ уншиж. Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн захын
цэг аль нь вэ? А хувилбар Монгол шарын даваа, Б хувилбар соёл зуулын модод, В хувилбар орог гашууны Модод хамар, бор, тий? тийм модод хамар, бор толгой, Г мойлтын уул. Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн зүуд захын цэг нь аль нь вэ? Зүүн хязгаар гэж байгаа тий? Тий, зүүн хязгаар гэж. Тий. Зүүн зах. Тий, одоо ер нь бас энэ бас танаа нэвтрүүлгийн бас нэг гоё аваа штэ юмнууд. Энэ бол бас мэдээлэл штэ тий. Тэглэв яах вэ? Одоо Монгол шарын даваа гэж бол би дууссан. Соёл зуулын модод соёл зуул гэж бол мэднэ, сонсч байсан. Соёл зуулын модод хамар Тий, гэж байна тий. модод хамар гэж байгаа тий. Яг бүтнээр нь соёл зуул гэдгийг бол сонсч байсан. Орог гашууны бордлогоо гэдгийг бол сонсч байсан. Нөгөө очиж үзээгүй мэддэг. Тий, мойлтын уул гэх тий. Монгол шарын даваа гэж гардаг тий. Нэг боломж бол байгаа. Оо тэгээ боломж ашиглая л да. Үгүй байгаа штэ. Ашиглан болно. За тэгье. За байж. Боломж. Байж. Гүн чишээ яа. Мэдэж гэнэ үү? Аха. За. Тэгвэл таяр хоорондоо ярилцаж болно. Энэ бол харах боломж. За тэгье. Харгаа Ярилцчих. За. В хувилбарын болов гэж бодоод. В. Тийм. Орог гашууны бордлого. Орог гашууны бор толгой. За харилцаа бай. А, Б, В, Г. Юу шивнээд байгаа бэ? Модод гэж штэ миний дөө. Соёл зуул гэхээр модод. Модод хамар гэхээр их модтой. Их одоо өндөр одоо нэг юм хангаа. Одоо хинти зүгийн хүмүүс байна уу? Хинти Дорн Сүхбаатар альсам уу? За энд хоёр байна. Сүхбаатар. Гэхдээ зэрэглээс бол боломж байхгүй тий. За. Манай зүүн талд ерөөс 3 аймаг л байт юм дөө. Хинти Сүхбаатар Дорнд хил залгаа. За хариулт юу вэ? Бодох хугацаа дууссан. Хариулт авъя. За биш гэсэн Б юу, В юу, Г юу? Чиний хэлдэг бас зөв шүү. За тэгвэл. За. Орог гашууны бор толгой. За, В хэлбэр буюу орог гашууны бор толгой гэж хариулсан. Би хариултыг авсан. Зөв хариулт гараа. 250 мянган төгрөгийн асуулт байсан. Соёл зуулын модод хамар. Тийм байх шүү. Соёл зуул нь байсан байх шүү. За. Би сая хэлсэн. Соёл зуул модод хамар их модтой их тийм өндөр юу байгаа да гэд. Зүгээр. Тэ. За, тэгэхээр энэ дээр зөв хариултаар аврагдах гэдэг боломж давхар автоматар ашиглагдана. Хүүхдүүд хариулт ирэхээс өмнө өөрсдийнхөө хариултыг явуулсан байгаа. Эдгээрээс нэг л үг зөв хариултыг явуулсан тохиолдолд аврагдах ёстой байсан. Зөв хариултыг явуулсан учраас энэ асуултанд аврагдаж дараагийн асуултанд хариулах боломжтой боллоо. За, муу ажихандаа баярлалаа. За, мундаг. За, хамгийн дөрөнд зөв хариултыг манай Эрдэнэ эдэг явуулсан байна. Эрдэнэ эдэгтэй баяр хүргэе. За, баярлалаа. Би очиж үзээгүй болохоор бас худлаад буутах гэдэг байгаа байхгүй юу? 3 боломж гуруулаа ашиглагдсан. Аврагдаад үл шатах мөнгөнд болох 250 мянган төгрөг 8 дахь асуултанд амжилттай хариулсан гэж үзсэн. Цаана ердөө 2 хичээл үлдсэн байгаа. Энийг бол ямар ч боломж ашиглахгүйгээр хариулна гэсэн үг байна тийм ээ. Тийм байна. За. Гүнчээстэй баярлалаа. Суудлаа эргээс ухыг хүсэж байна. Сая төгрөг аваарай. За. За, миний сурлагын өндөр амжилт хүсье яа дүү. За, манай Дуу хөгжим биеийн тамир гэсэн 2 хичээл үлдсэн байгаа. За мөн дээрэс нь ганцхан туслах хүүхэд болох манай Эрдэнэ элэг үлдсэн байгаа. Эрдэнэ элэг. Сэмэнэ намайг Эрдэнэ элэг гэдэг. За биеийн тамир дуу хөгжим гэсэн хичээлүүдээс алийг төрөл сонгороо гэж бодож байна. Миний бодлоор эхлээд бага ангиас эхлээд дуу хөгжмийг авсан. За тэг дуу хөгжим. Дуу хөгжим хичээлийн асуултыг харъя. Байгалийн амьгүй дуу чимээг нэрлэнэ үү? За Эрдэнэ элэг эхлээд орсон. Дараагаар нь манай өнөөдрийн шин сурагч Аглуу ах маань дарсан. За байгалийн амьгүй дуу чимээг нэрлэнэ үү? Салхи шуурга. Аянга цахилгаан. Усны одоо хоржигноо, гол усны чимээ тэгээд мөндөр аатар борооны тэр шингээ одоо яа. Тэгээд цуурай байна. За энэ 5. Эсгэрээ. За энэ салхи шуурганд Үу эсгэрч. Яг нэг сэрчигнэн гэдэг үлээ. Салхины сэрчигнэн гэдэг. За тэр бол салхиныхаа юунд орчин те. За энэ 5. Амар олон хариулт. Зөв хариултыг харъя. Байгалийн амьгүй дуу чимээг нэрлэнэ үү гэсэн асуулт байгаа. Ядаж нэг нь байгаа үл.
Өө байцгаар өөр юу юм? За яг л хийжсэн хариултууд гараад ирлээ те. Энэ бол бүгдээрээ яхин аргагүй байгалийн дуу чимээнүүд амгүй Дуу чим. дуу чимээнүүд байх нь байна. За энийг бол одоо 5 дугаар ангийн хүүхд хэлчихнэ л дээ энийг тий. Тэгээ угаасаа хичээл дээр нүдж байгаа юм чи те. Би ч мундагтаа нэг яаж байгаа. 9 хичээлд амжилттай хариулсан 500 мянган төгрөгийг олсон. Одоо ганцхан хичээл үлдсэн байгаа. Биеийн тамирын хичээлийн асуулт үлдсэн байгаа. Асуултаа шууд харъя. Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрийг дуудуулан дуртай бөхөө нэр зан авч барилдахыг Цэг гинэ. За одоо юу гэх вэ? ам ухтуул авах. Ам авах. Ам. Яста нэг мэддэг асуулт гараад ирсэн үгүй юу? Ах насараа л бүх үзлээ гэж. Цагаан сарын барилдаа наадмынхаа барилдаа нэг очиж үздэг шүү. Энэ Монгол хүмүүс. Ер нь яг барилдууд хитэн даваа. Доо би яг зүгээр яг чөлөөтийн секцэнд явдаг байлаа. За тэгэхээр бас бүхийхэн чиглэлээр дагнсан болоод өнөөдөр болоод Монгол улсын гавьяач жүжигчин гэж нэрлэгдэж явж байгаа. Бөхөөрөө дагнсан бол Монгол улсын гавьяа тамирчин л байх. За бүр тэр ч одоо юу хичээл зүтгэл бол мэднэ тийм ээ. За асуултын зөв хариултыг ам авах гэсэн үү? Хөл авах гэсэн үү? Гар авах гэсэн үү? ам авах. Хөл авах. Биш үү? Ам авах. Хөл авах гэдэг чинь мих болоод. Ам авах гэж хариулсан 10 дахь хичээлийн үнэн зөв хариултыг харъя. Энэ бол биеийн тамир 4-р анги. Ам авах гэнэ. Самбар дээр гарч ирдэг 10 хичээлийг өнөөдрийн шин сурагч оролцогч маань маш амжилттай бүгдийг нь хариулсан учраас нэвтрүүлгийн оргилд хүрч байна. Сая төгрөгийн асуултанд амжилттай хариулж чадах юм бол өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлах учиртай. Хэрвээ сая төгрөгийн асуултанд бүдрэх юм бол 250 мянган төгрөгөө очихоос гадна өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ үзэгч түмнийхээ өмнө хүлээн зөвшөөрөх ёстой. Ойлгомжтой тийм ээ. За хоёул тэрний өмнө ямар ч л байсан Эрдэнэ хэлгийгээ суудалт нэргээ суулгая. Баярлалаа Эрдэнэ хэлгээ. Чи вэж Энийг бас энергийг бас нөлөөлж байгаа тийм. Баярлалаа шүү. За нөгөө айдгаа авдартай байна гэдэг чинь бараг л болж байна. Манай үзэгчдүүд бас гайхчихж магадгүй бах те. Ангид орж ирээд ингээд хичээлд орж ирж байгаа хүүхчийн ер нь одоо малгадлахаагаа аваад ингээд тавих хэвээр хичээл номдоо ингээд сайхан суух хэвээр гэж багш нар бол хэл захидаг баг. Тэгээд өнөөдрийн шин сурагчийг бас би ч одоо анзаарсангүй малгаагаа авч хийж хэлсэнгүй. Яг хичээл дуусахын энэ мөчөд нэг тайлаад ингээд буцаагаад өмсөөл зөвшөөр гараа зогсчихгүй дээ. Яагаад Авчих юм уу? За ийшээ харж байгаа. Ийшээ харж байгаа гэдэг. Ова. За энэ бол яг аргагүй одоо нөгөө нэг мэрэгжилтэй холбогдтой. Үзснээс авсан шүү. Одоо нөгөө үзэгчд бид бүхэнд наадмын үеэр уулгах байгаа шин шүлтөө. За баярлалаа. Шин шүлтөө холбоотой л байх тийм ээ. Тий, Агло Entertainment-ийн одоо 3 дахь уран бүтээл шин шүл гэдэг нэртэй Шинэхэн уран бүтээл одоо хийгдэж байна. Тэгээд энд бол олон сайхан жүжигчид тоглож байна. Тэгээд та бүхэндээ бас баярын өдөр. Аха. Гэртээ сайхан амарч алж явах үедээ сайхан энийг шимтэн үзэх үз. Тэгээд тэгэлгүй яах вэ? Нэрнээс анхуулаад их гоё шилөөр цадад төлөөр баяжнаа гэж те. За. 21-р зууны боловсролыг хүүхдэд олох бол олонлог эксэ сургуульд бүртгүүлээрэй. Хэсэг хугацааны дараа төгсгөлийн 1 сая төгрөгийн асуултаар эргээд ангидаа уулзъя. Надад дөрөнгийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард Монгол Улсын гавьяа жүжигчин Агло Entertainment-ийн жүжигчин Баттуулга Агло оролцож байгаа. Өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлахад ердөө ганцхан асуулт үлдсэн байгаа. Энэ асуултанд хариулж чадах юм бол ухаантай болно, бүдрэх юм бол ухаан муутай болно. Бас нэг талаараа харамсалтай тийм. бүдрэх юм бол 5 дугаар ангид ахиж суралцнаа. Ахиж сурнаа гэж. За ингээд хамгийн сүүлийн асуулт 1 сая төгрөгийн асуулт хэддүгээр ангийн ямар хичээлийн асуулт байхыг бүгдээ хамтдаа харъя. Самбар руу анхаарал хандуулъя. Дуу хөгжим 1-р анги. Оо гоё. Гоё, тэ? Хонхот хүүхэлтэй дууны үгийг хэн бичсэн бэ? Хүн бичсэн байх. Нэрийг хэлэх ёстой, тэ?
Бодох 1 минут явсан. Энэ мөн бистэй нөгөө хонхот хүүхэлдээ дугаадуулаад гэдэг чинь шүү дээ. Агам бүзнэ. Үгийг хэн бичсэн бэ гэж. Үгийн Шүлгийг хэн бичсэн бэ гэж та. заац. Нэг хоёр хүний нэр хэлж болохгүй юу? Цаг дууссан байна. За царай нь бараг авчихсан шүү. Зүгээр надад Ийшээ энэ ардаас шифи авах гэдэг. би дүүнээс дэмжлэг авчих. Дэмжлэг нь харин шифи болчих үү те. Хонхот хүүхэлдээ дууны үгийг шүлгийг хонхот хөөхөлдөө дугаадуулаа. хоёр тийшээ найган ганцлээ. Дин Дин гэж. За, шууд хэлгүү. За юм бэ. Хоёр нэр хэлчих болохгүй юм байна. Энэ бол кофтер блокер хахуулах гэдэг үгүй шүү. Кофтер блокч гоё шүү дээ. За би зүгээр сонсын хоёр нэрээ чинь. Би тэгтээ хариулт нь бол авахгүй. Тэгтээ нэвтрүүлгийн дөрмийн дагав яалтчгүй нэг л хариултыг хэлэх ёстой. За яг хэлсний дараа л хэлье да тий. Бас дөрөв нэвтрүүлгийн Дөрмөө дагаа тий. Дөрмөө дагаа. За. Ер нь тэгтээ бол бас байгаа юм биш үү тий. Байна. Над бол хувилбар байж шүү. Байна. Би бол хувилбартай хүн шүү. Орны драмын дугуйл сонсчихсэн үг. Манай дээдэл цэцэг хамтлаг гэж байсан. Манай тийм 52 дуу сургуулийн дууны багш гал манд гэж байсан. Аян биш те. Аян биш, шүлгийн үгийн. Гэтэ үгтэй нь цуг хийдсэн ч байж магадгүй нэг хүн байж болно шүү дээ тий. Өөрөө ингэ төгөлдөртэй дэн хичээл те. Тийм бас хөгжмийн зохиолч нар байгаа тий. Батулд. За тайгуу яана Батулд гэж багш байсан юм аа одоо. За гэрлээ дараа. Батулд. Та эргээд арч. Энэ бол 1 сая төгрөгийн асуулт, нэвтрүүлгийн оргил. Оролцогч маань асуултанд зөв хариулж чадах юм бол Татварангийн үгдээс ухаантай гэдгээ батлана. Монгол Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эрхийн шагналт зохиолч Мандагсан. Би мундаг хүн байна те. Яста мэдгүй хүн байна. Тэгээ олон сайхан дуутай. Гүзээлцгэн гэдэг дууг, үерхэл чамааг нандинан дууг бас зохиосон. Тий мэдэж. Одоо тэгэхээр дууных нь үгнүүдийг тийм ээ. Чи тэр жүжигийг хэн найруулсан бэ гэдэг асуулт хийхгүй. Би ямар хийж байгаа вэ шүү дээ. Тийм байна. За. Ард гжилтэй харамсалтайгаар бүдэрсэн. Гэхдээ бол үйл шатхан мөнгөнд 250 мянган төгрөгөө хадгалж үлдэх нь ойлгомжтой болсон. Нэвтрүүлгийн алтан дүрм энэ цаг мөчид хэрэгжих ёстой. Өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хүлээн зөвшөөрнө. За тэгэхээр одоо үзэгчд маань үзлээ. Тэгээд одоо өөрийгөө өмөрөх гэж байгаа юм биш л те. Гэхдээ ер нь бол хүн өөрийгөө бас сорж явах хэрэгтэй. Альва юмд өөрийгөө би хаахын явна гэдгээ бас мэддэг байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэхдээ боловсрол телевизийн эрхлэн явуулдаг энэ сайхан та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу гэд. Мэдээд 5 дугаар ангийн хүүхдүүд бол бидний хүүхдүүд л гэсэн үг. Тийм учраас хүүхдүүд бол ухаантай байдаг. Аавыгаа, ээжигээ энэ гэр дотор болж байгаа бүх зүйлийг анзаарч харж яадаг. Тийм учраас аав бол их хариуцлага үүрсэн. Тэгээд өнөөдөр аав бол асуултанд бүдэрлээ. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж сонирхсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд хүүхдүүдийн хичээлд бас цаг зав гаргаж байгаарай. Тэдний мэдлэг оюунд байна гэж. Мэдлэг оюунд нь бас хөвнөр болоорой. Би бас гаргаж явах ёстой юм байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцож бид бүхэнтэй бас 1-5 дугаар ангийнхаа дурсамжийг эргэн хуваалцаж оролцсонд маш их баярлалаа. Энэ их ажлынхаа хажуугаар нэвтрүүлэгт оролцож 250 мянган төгрөгийг хоцсон явдал танд баяр хүргэе. Манай нэвтрүүлгийн ивент техникчээр ажиллаж байгаа харилцагчтай голлон банкны хадгаламжийн нэвтрийг
бас гардуудан өгч байна. Таны цааш тийм уран бүтээл болон үзэгч биднийг байнгын шин сайхан уран бүтээлүүдээр үзэгчдийнхээ сонорыг мэдээж яадаг баярлалаа гэдгийг хэлмээр байна. Цааш тийм уран бүтээл өндрөөс амжилттай хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчид аавхиндаа маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараа 7 хоногт дараагийн дугаараараа эргээд уулзлаа түр баяртай үзэгчтэй. Та 7 дугаар ангийн хөвгтөөс ухаантай.